Капиталын төсвөлөлтийн үндэс 11-р лекц. Агуулга 11.1 Капиталын төсвөлөлтийн мөн чанар, түүний ач холбогдол. 2. Капиталын төслийн үндсэн санаа. 3. Төслийн ангилал. 4. Капиталын төсвөлөлт үнэт заасан үнэлгээний зарим төстэй шинж чанар. 5. Капиталын төсвөлөлтийн үнэлгээний арга техник. 6. Net Present Value ба ARR аргын зэрэгцүүлэлт. 7. Дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар (МИР). 8. Капиталын төсвөлөлтийн шийдвэр гаргах аргачлалуудын талаарх дүгнэлт (Post Audit 9). Энэ бүлэгт үндсэн хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалтын шийдвэр болох капиталын төсвөлөлтийг авч үзнэ. Энд капитал гэдэг нэр томьёогоор үйлдвэрлэлд ашиглаж байгаа үндсэн хөрөнгө, төсөв гэдэг нэр томьёогоор мөнгөний ирээдүйн олц гарцыг нарийн тооцож тусгасан төлөвлөгөө гэж ойлгож болно. Тэгэхээр капиталын төсөв гэдэг нь үндсэн хөрөнгөтэй холбогдсон гаргах төлөвлөсөн зардал. Капиталын төсвөлөлт нь капиталын төсвийг багтаасан төсөлд шинжилгээ хийх, шийдвэр гаргах бүх үйл ажиллагаа юм. Капиталын төсвөлөлт активтай холбогдсон гарах задлыг төлөвлөх үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааны мөнгө урсгал нь төлөвлөгөөт нэг жилээс илүү хугацааг багтаана. 11.1 Капиталын төсвөлөлтийн мөн чанар, түүний ач холбогдол. Капиталын төсвөлөлт боловсруулалт, шийдвэр гаргах үйл ажиллагаа нь санхүүгийн менежерийн гүйцэтгэж байх ёстой ажлын нэг хэсэг. Капиталын төсвөлтийн шийдвэр гаргаснаар компани үйлдвэрийн газруудын бизнесийн үйл ажиллагаа тэр төслийг хэрэгжүүлэхийг чиглэдэг учраас бизнесийн уян хатан чанар бууж болох юм. Жишээ нь 10 жилийн ашиглалтын хугацаатай үйлдвэрлэлийн тоног тохиромж авснаар компанийн үйл ажиллагаа 10 жилээр төсөлд баригдан төвөгжигдэнэ. Гэхдээ худалдаж авсан энэ тоног тохиромж нь хүлээгдэж байгаа борлуулалтыг нэмэгдүүлнэ. Үндсэн хөрөнгө худалдаа авахтай холбоотой буруу шийдвэр гарвал хор уршиг нэх. Үндсэн хөрөнгөнд их хэмжээний хөрөнгө оруулалт алдаатай хийснээр үр ашиггүй зардал гарч борлуулалт буурж алдагдал хүлээхэд хүрч болно. Харин шаардлагатай үндсэн хөрөнгөнд хийсэн санхүүжилт дутснаар нэгдүгээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах тоног тохиромж худалдан авч чадахгүй. Хоёрт хүчин чадалмуудаа тоног тохиромж авснаар хэрэглэгчийн эрэлтэд нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй, улмаар зах зээлээ алдахад хүрнэ. Капиталын төсвөлөлтийн өөр нэг чухал хэсэг нь цаг хугацааны зохицуулалт хийх явдал. Капитал хөрөнгөний шаардлага гарсан тохиолдолд гарын дор бэлэн байх ёстой. Жишээ нь компани бүтээгдэхүүний эрэлтэд өөрчлөлт гарвал үйлдвэрлэлийн чиглэлийн хугацаа алдалгүй шууд өөрчилж шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлэх тоног тохиромж олж авсан байх шаардлагатай. Ингэснээр зах зээл дээрх байр суурийг хадгалж үлдэнэ. Жишээ нь нарийн бооны цэхүүд барийн өмнө торт, цагаан сарын өмнө уул боо, евенгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэх мэт. Зөв хийсэн капиталын төсвөлтийг манад үйл ажиллагаа явуулж байгаа олон компани жишээн дээр харж болно. Жишээ нь хүн бүрийн сайн мэдэх торт, нарийн боовны жүр үр компани, фото зургийн Конихо үйлчилгээ зэрэг. Эдгээр компаниудын захиалга их байдаг учраас үйл ажиллагааны түргэн шуурхай чанартайг бүгд мэднэ. Захиалга нь байнга их учраас олон салбаруудыг нээж үйл ажиллагаанд үржиж зах зээл нь тэлж байгаа. Компани удирдлага эрэлтээ урьдчилан таамаглаж, шаардлагатай үндсэн хөрөнгөө урьдчилж олж авснаар өөрсдийн зах зээлээ өргөжүүлж ашиг орлого нэмэгдүүлж байдаг. Хөрөнгө олж авах үйл ажиллагааны их хэмжээний зардал шаардлагатай учраас капиталын төсвөлтийн тооцоог нэг бүлцэн нарийн хийх шаардлагатай. Их хэмжээний мөнгийг шууд олохын бэрхшээлтэй тул хэд хэдэн жилийн зарлыг урьдчилж төлөвлөсөн тусгай хөтөлбөр боловсруулдаг. 11.2 Капиталын төслийн үндсэн санаа. Үнэт заасны шинжилгээнд ашигладаг ерөнхий концепцийг капиталын төсвөлтөд хэрэглэдэг. Үнэт заасны зах зээл дээр арилжаалагдж байгаа хувьцаа бондоос хөрөнгө оруулагчид сонголтын худалдаж авах замаар хөрөнгө оруулалт хийдэг. Харин компани менежментийн баг санал болгож байгаа капиталын төсвөлтийн төслүүдээс сонголт хийж хэрэгжүүлдэг. Жишээ нь хэрэглэгчид хараахан үйлдвэрлэж эхлээгүй байгаа бүтээгдэхүүнийг асууж сонирхох боллоо гэв. Борлуулалтын менежер маркетингийн судалгааны багаар дамжуулан шинэ бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээг тогтооно. Хэрэв
Шинэ бүтээгдэхүүний зах зээл хангалттай их бол зардлын эхлэн бодогчид болон инженери техникийн хэлтсийн ажилтан нар хамтран үйлдвэрлэлийн зардлын тооцоо гаргана. Хэрэв тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт ашигтай бол уг төсөд хэрэгжүүлэх шатанд шилжинэ. Маркетинг, үйлдвэрлэл, санхүүгийн хэлтсийн удирдлагаас бүрдсэн гүйцэтгэх зөвлөл нь хамтран өсөлтөх чадвартай бүтээгдэхүүний нийт төрөл, тоо хэмжээ, зах зээлийг тодорхойлж хэлтс бүрийн зорилтыг туссан урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ зорилт нь компани бизнесийн стратеги төлөвлөгөө болдог. Бизнесийн стратеги төлөвлөгөө. Бизнесийн байгууллагын 5-10 жилийн үндсэн стратегийг тусгасан урт хугацааны төлөвлөгөө. 11.3 Төслийн ангилал. Капиталын зардлын шинжилгээ нь эцээс ашгаа нэмэгдүүлэх зорилготой боловч бас өөрийн өсөлттэй. Ийм учраас юуны өмнө төслийн ангиллыг тогтоох шаардлагатай. Бизнесийн байгууллагуудын төслийн онцлог ба хийх шинжилгээнээс хамааран дараах категориор ангилна. Нэгдүгээрт, бизнесийн үйл ажиллагааны хэвийн явцыг хангаж чиглэсэн шинжилэл хийх. Хоёрдугаарт, зардал бууруулах шинжилэл хийх. Гуравт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж зах зээлээ өргөтгөх. Дөрөвт, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж шинэ зах зээлд нэвтрэх. Тавд нь аюулгүй байдал ба хүрээлэн байгаа олцны төсөл. Энэ категори засгийн газрын захиалга, хөдөлмөрийн гэрээ, даатгалын бодлоготой уялдан гарах зарлууд багтана. Эдгээр зарлага голдуу мандатын хөрөнгө оруулалт, эрхийн үнэлэхийн хөрөнгө оруулалт, mandatory investment, ашигын бус үйлдвэрлэлийн төсөл гэж үздэг. 6-аад нь мөн бусад. Энд компани мэдэлд байгаа бусад зүйлс багтана. Албан байгууллагын офисын байдлаар, машины зогсоол, компани хэрэглээнд байдаг онгоц гэх мэт. Эдгээрийн шинжилэл ажиллагаатай холбоотой асуудлууд компани бизнес үйл ажиллагаанаас хамаарна. 11.4 Капиталын төсвөлөлт, үнэт заасан үнэлгээний зарим төслийн шин чанар. Капиталын төсвөлөлтөд үнэт заасан шинжилгээтэй ижил 6 шин чанар бий. Эдгээрийг нэг бүсэлдэн авч үзвэл. Нэгдүгээрт, эхлээд төслийн үйлдэлийг тодорхойлох шаардлага гардаг. Энэ нь хувьцаа, бондын төлбөрт өгөх үнэлгээ тодорхойлохтой ижил. Хоёрдугаарт, төслийн хүлээгдэж байгаа мөнгөн үлгэнд үнэлгээ өгнө. Үүнд активын үлдэх хөлтөг ашигтай хугацаа багтана. Үнэлгээ өгөх дараалал нь хувьцааны ирээдүйн ногдол ашиг, бондын купоны хүний төлбөрийн урсгалын үнэлгээтэй ижил. Энд хувьцааны хүлээгдэж байгаа борлуулалтын үн, бондын хүчин төгөлдөр байх үеийн үнэлгээ орно. Гуравт нь төлсөн мөнгөн гүйлгээний рискийн түвшин тодорхойлж үнэлгээ өгнө. Тухайлбал мөнгөн гүйлгээний магадлалын тархалтын талаарх мэдээллийг удирдлагад хүргэсэн байх ёстой. Дөрөвт, мөнгөн гүйлгээний дискаунтыг тооцож түүнд нийцэх капиталын үлдгийг тодорхойлох замаар төслийн рискийн түвшин тодорхойлно. Тавд нь бизнесийн байгууллагын актив үнэлгээ тооцохдоо хүлээгдэж байгаа мөнгөн гүйлгээ бүрийн оролцоог өнөөгийн үнцэнд шилжүүлнэ. Энэ нь хувьцааны хүлээгдэж байгаа ирээдүйн ногдол ашигын өнөөгийн үнцнийг олохтой ижил. 6-аад нь хүлээгдэж байгаа мөнгөн гүйлгээ бүрийн өнөөгийн үнцэнд гарах зардал буюу өртөгтэй зэвсүүлж үзнэ. Хэрэв мөнгөн гүйлгээний өнөөгийн үнц нь зардлаасаа давж байвал төслийг хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл тухайн төслийг нэвтрүүлнэ гэсэн үг. Үүнтэй адилаар төслийн хүлээгдэж байгаа өгөөжийн хэмжээг тооцож үзээд тэр нь төслийн капиталын өртгөөс илүү бол уг төслийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулагчийн худалдан авч байгаа хувьцаа, бондын зах зээлийн үнэ нь жинхэнэ үнээс бага бол хөрөнгө оруулагчийн портфель нэмэгдэнэ. Үүнтэй адил өнөөгийн үнцэнд шилжүүлсэн хөрөнгө оруулалтын боломж нь зарлалаасаа илүү бол бизнесийн байгууллагын үнэлгээ нэмэгдэнэ. Тэгэхээр капиталын төсвөлт нь хувьцааны үнэлгээтэй нэгт холбоотой. Бизнесийн байгууллагын капиталын төсвөлтийг хил зэрэг чанартай өөр ашигтай хийсэн гэдгээс хувьцааны үнэ хамаарна. Компанид хэрэгжүүлж байгаа капиталын төсөл нь ашиг өгөөж ихтэй бол санхүүгийн зах зээл дээр хувьцааны үнэ өснө. 11.5 Капиталын төсвөлөлтийн үнэлгээний арга техник. Капиталын төсвийг багтаасан капиталын төсөлд үнэлгээ өгөхөд ашигладаг 5 үндсэн арга техник бий. Нэгдүгээрт нөхөн төлбөр, хоёрт нь дискаунт тооцсон нөхөн төлбөр, гуравт нь өнөөгийн цэвэр үнцэн,
4-т нь дотоод өгөөжийн хэмжээ, 5-д нь дотоод өгөөжийн хэмжээ тооцох боловсронгуй хувилбар. Зураг 11-ний дээр харуулсан хөсөд мөнгөн гүйлгээний цаг хугацааны шулууныг ашиглан бүх аргачлалаар тооцооё. Мөнгөн гүйлгээний татвар илэгдэл үлдэх үйлдэхэд тусгасан хүлээж байгаа үнэлгээ болно. Ихэнх төсөл нь үл хөдлөх хөрөнгө, ажлын капиталд хийх хөрөнгө оруулалтыг хамруулдаг. Хөрөнгө оруулалтын зардалыг мөнгөн гүйлгээгээр үзүүлсэн. Гүйлгээг кэш флоу ноолоор үзүүлсэн. Энд цэвэр ажлын капиталд гарах өөрчлөлтийг батаасан болно. Бүх мөнгөн гүйлгээг жил бүрийн эцэст хийнэ гэж үзлээ. S short term нь богино хугацааны төсөл, L нь long term нь урт хугацааны төсөл. Зураг 11-ийн төслийн цэвэр мөнгөн гүйлгээ S ба L төсөл. Татрын дараа хүлээж байгаа цэвэр мөнгөн гүйлгээ cash flow T. 3 багнаар харууллаа. Эхний баг нь жилүүд. Хоёрдугаар баг нь S төслийн жил бүр гарах мөнгөн урсгалууд. 3-дугаар баг нь L төслийн жил бүр гарах мөнгөн урсгалууд. За энэ хоёрын хөрөнгө оруулалт нь ижилхэн 1000 байна. За цаг хугацааны шуурин дээр байрлуулалт дараах байдалтай болно. За цаг хугацааны шуурныг зурахтаа 0 дээр хөрөнгө оруулалтаа тавина. Дараагаар 1, 2, 3 дөрвөл жилд орох мөнгөн урсгалуудыг дээрх хүснэтээс авч тусгасан төсөл төсвөр. Нөхөн төлөгдөх хугацаа payback period. Хөрөнгө оруулалтын цэвэр бодлогоор хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дуусгах шаардлагатай хугацаа. Капиталын төсвөлтийн үнэлгээ хийхэд ашигладаг анхны арга нь нөхөн төлөгдөх хугацаа байдаг. Энэ аргыг ашиглан анх гаргасан хөрөнгө оруулалтын зардлыг яг хэдэн жилийн дараа нөхөж дуусгах гэдгийг харуулна. Тооцоо их хариуцлан тун энгийн анхны хөрөнгө оруулалтын зардал дээр жил бүр орох мөнгөн гүйлгээнүүдийг эерэг буюу нэмэх тоо болтол нь нэмнэ. Хасах тоо нэмэх болох яг тэр үед хөрөнгө оруулалтын зардал нөхөн төлөгдөж дуусдаг. S ба L төслүүдийн нөхөн төлөлт хугацааны тооцоог зураг 11-ийн 1 дээр харууллаа. Нөхөн төлөгдөх хугацаа S ба L. За төрөний цаг хугацаанд тусгасан мөнгөн урсгалуудыг энэ дээр яаж тусгаж болохыг харууллаа. За S төслийг наваад үзье. Цэвэр мөнгөн гүйлгээ тэг жилд хасах 1000 байсан. За нийт цэвэр мөнгөн гүйлгээ тэр 2 дугаар мөрөнд хасах 1000-аараа бичигдэнэ. Нэгдэх жил 500 орж ирнэ. Тэгэл 500-аа хасах 1000-аар нэмэхээр хасах 500 болж байгаа. Хасах 500 дээр 400 нэмэн 2 дахь жилийн тэгэхээр хасах 100 болж байна. За 3 дахь жилд 300 олж ирж үүнийг нэмэхээр хасах 100 дээр 300 нэмэхээр 200 болж байна. Тэгэхээр энэ 2 дахь жил 3 дахь жилийн хооронд зарлаа нөхж байна гэсэн үг. Нэгсэндээ хасах тоо нэмэх болж байна гэсэн үг. Яг үүнтэй ижлэр L төслийнхээ тооцоод үзлээ. Тэгэхээр хасах тоо нэмэх тоо болж байгаа үе нь 3 дахь жилдээ тарж байна. 3 4 дахь жилийн хооронд. 3 дахь жилийн эцэст нийт мөнгөн гүйлгээний олцсон мөнгөн гүйлгээний анхны галц буюу хөрөнгө оруулалтын зардалаас их болно. Өөрөөр хэлбэл 3 дахь жилд анхны хөрөнгө оруулалтын зардал нөхөн төлөгч багааг харуулна. Яг хэдийд нөхөн төлөгч дуусны нарийн тооцвол за дараах томыг ашиглан тооцно. Нөхөн төлөгдөх хугацаа S төсөл дээр хийвэл нөхөн төлөгдөх хугацаа хүртэлх хугацаа байна. Нэмэх нь жилийн ихэн төлөгдөөгүй хэмжээ, хуваадгийн жилийн турш гарах мөнгөн гүйлгээ. За тэгэхээр нөхөн төлөгдөх хүртэлх хугацаа чинь 2 жил байсан. Нэмэх нь дараагийн жилийн мөнгөн урсгалуудыг оруулаад хооронд нь нөхөд оруулсан томьёон дээр тэгэхээр 100 300 хувааж гарна. Тэгэхээр 233 жилийн дараа S төсөл зарлаа нөхнө гэсэн үг. L төслийн хувьд тооцоод үзэх юм бол 333 жилийн дараа нөхөгднө гэсэн үг. Анх хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 1000 төгрөг S төслийн хувьд 2 жил 4 сарын дараа, L төслийн хувьд 3 жил 4 сарын дараа нөхөгднө гэсэн үг. Нөхөн төлөгдөх хугацаа бага байх тусам сайн. Энэ тооцоос харахад S төслийн нөхөн төлөгдөх хугацаа L төслөөс бага буюу богино байгаад бол S төслийг сонгох нь зүйтэй. S ба L төсөл нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй зөвхөн аль нэгийг нь сонгох төсөл
байсан бол нөхөн төлөвлөлт хугацаа бага байгааг нь сонгоно. Өөрөөр хэлбэл S төслийг. Жишээ нь агуулга дотор ачаа тээвэрлэлтэд жижиг трактор ашиглах эсвэл ачаа зөөх шугам нэвтрүүлэх гэсэн хоёр төслийн зөвхөн нэгийг нь сонгож хоёр дахь төслөөс татгалзах хэрэгтэй. Аль нэгийг нь сонгох төсөл харилцаа хамааралгүй олон төслөөс зөвхөн нэгийг нэвтрүүлэхээр сонгоно. Дискаунт тооцсон нөхөн төлөвлөлт хугацаа. Дискаунт тооцсон нөхөн төлөвлөлт хугацаа discounted payback period. Дискаунт тооцсон мөнгө урсгалаар хөрөнгө оруулалтын зарлалыг нөхөх хугацаа тодорхойлдог арга. Бие даасан төсөл independent project хүлээн зөвшөөрөн нэвтрүүлж байгаа эсвэл татгалзсан төслүүдийн мөнгөн урсгалууд нь хоорондоо харилцан ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй тийм төсөл. Зураг 11-3 дээр S ба L төслүүдийн капитал үйлдвэрт 10% байх үеийн дискаунт тооцсон цэвэр мөнгөн гүйлгийг харууллаа. Зураг 11-3 дискаунт тооцсон нөхөн төлөвлөлт хугацаа. За дөрөвний хоёр төслийнхаа цаг хугацааны шударгыг аваад үзье. За тэгэхээр дискаунт тооцсон цэвэр мөнгөн урсгал нь тэр 2 дугаар мөрөн хасмын голлоо, дараа нь 1 жилийн дараа орох 500, 2 дахь жилийн дараа 400, 3 дахь жилд орж ирэх 300, 4 жилд орж ирэх 100 эдээс өнөөгийн үн цэнийг капитал үйлдвэрт 10%-аар бууруулж бодсон байгаа. Тэгэхээр 1 дахь жилд 455, 2-д 331, 3-д 225, 4-д жилд 68. За тэгэхээр нийт цэвэр мөнгөн гүйлгээ нь одоо хасах 1455-ыг нэмээд хасах 545 боллоо. Түүн дээр 331-ийг нэмэхээр хасах 214, 3 дахь жилийн 225-ыг нэмэхээр 11 болж байна. Өөрөөр хэлбэл энд нөхөн төлөвлөж байна. За яг ижил тооцоог L төсөл дээр энэ доотлолын 100% дээр харууллаа. Зураг 11-3 дээр S ба L төслүүдийн капитал үйлдвэрт 10% байх үеийн дискаунт тооцсон цэвэр мөнгөн гүйлгийг харууллаа. Бүх орох мөнгөн гүйлгээг нэгдэл нэмэх нь R T зэрэгт тэнцүү 1/10 T зэрэгт хуваана. Энд R нь төслийн капиталын үйлдвэр, T нь мөнгөн гүйлгээ гарсан жил. 3 жилийн дараа S төслийн капиталын үйлдвэр тооцсон дискаунт тооцсон орох мөнгөн гүйлгээнүүдийн нийлбэр нь 1011 төгрөг боллоо. За энэ 1011 гэдэг чинь нөгөө 455 дээр 331-ийг нэмээд 225-ыг нэмээд гарсан. Хоёр төслийн дискаунт тооцсон нөхөн төлөвлөлт хугацаа тооцвол за S төсөл дээр 295 жил болж байна. L төсөл дээр 388. S төслийн дискаунт тооцсон нөхөн төлөвлөлт хугацаа нь L төслөөс бага тул түүнийг сонгож нэвтрүүлнэ. Нөхөн төлөвлөгдөх хугацааг зарлаа нөхөөд алдагдaltaгүй ажиллаж эхлэх хугарал гэж ойлгож болно. Нөхөн төлөвлөгдөх хугацаа тодорхойлж байгаа энэ аргачлал нь капиталын өртгийн тооцоо тусгадаггүй. Өөрөөр хэлбэл үйл зээлийн ба эзэмшлийн өмч буюу хувь нийлүүлсэн капиталын өртгийг тусгадаггүй. Харин дискаунт тооцсон нөхөн төлбөр нь капиталын өртгийг харуулдаг тул нийт өөр эзэмшлийн өмчийн өртгийг нөхөж дуусах хугарлыг харуулдгаар онцлогтой. Мөнгөн урсгалын дискаунт тооцох арга техник. Мөнгөний үн цэнийг компьютер болох Net Present Value (ALL-ийг тодорхойлох аргачлалыг багтаасан санал болгож байгаа хөрөнгө оруулалтад үнэлгээ өгөх арга. Өнөөгийн цэвэр үн цэн. Өнөөгийн цэвэр үн цэнийн арга. Net Present Value-г ашиглан санал болгож байгаа хөрөнгө оруулалтыг үнэлэх арга. Ирээдүйд гарах мөнгөн урсгал бүрийн өнөөгийн үн цэнийг капиталын үйлдвэрт дискаунт тооцож гаргадаг. Өнөөгийн цэвэр үн цэнийг дараах томоог ашиглан олно. Net Present Value тэнцүү cash flow нь дээр нэмдэг нь cash flow нэгийг нийлдэл нэмэх нь cash flow нэгийг хуваадаг нийлдэл нэмэх нь R1-ийн зэрэгт нэмдэг нь cash flow 2-ыг хуваадаг нийлдэл нэмэх нь
R квадрат гэх мэт cash flow энэ жилийн cash flow-г хуваадаг нь нэгдэлийнх нь R n зэрэгт. За энэ баруун талыг нь хураангуулаад бичиж болно. Тэгвэл net present value тэнцүү T0-оос n хүртэлх мөнгө ослуудын нийлбэр. Cash flow T-г хуваадаг нэгдэлийнх нь R T зэрэгт. За энд cash flow T гэдэг нь T хугацаанд хүлээгдэж байгаа мөнгөний үлгээ R нь төслийн капитал өртөг. Капиталын үлдээ 10% байх үед S төслийн net present value 7882 гарлаа. За энийг дараах зургаар харуулсан S төсөл. За тэгэл 0 1 2-ын хооронд R-ын 10% гэдэг нь дискаунт тооцох хувийг харуулж байгаа. За тэгчээд жил бүр гарах мөнгөн олшуулалтыг өнөөгийн үнцэнд шилжүүлээд тавьсан байна. Жишээлбэл эхний жилийн 500, 454, 55 болж байна. За дараа мөнгө олшуулалтыг ингээд мөн тооцоо гаргачихсан. За энэ эхний багны бүгдийн хооронд нэмэх юм бол өнөөгийн цөөр үнцэнд гардаг. За манай тохиолдолд 7882 гарч байна. Ижил тоосоог L төсөлдөр хийхээр өнөөгийн цөөр үнцэн нь 4918 гарлаа. Томьёо 11-1 цаг хугацааны шулуун санхүүгийн калькулятор хүүний хүснэгт Excel програм зэргийг ашиглан net present value хялбархан тооцож болно. S ба L төслийн тооцоог томьёонд оруулах юм бол дараах байдалтай. За тэгэхээр 500 111 зэрэгт хуваана гэдэг чинь нэг жилээр өнөөгийн үнцийг бодож ийн гэсэн үг. Квадрат байх юм бол 2 дахь жилийн мөнгө олсолоос өнөөгийн үнцийг бодож ийн. 3 нь 3 дахь жилээс 4 4 дахь жилээс. За тэгээд түрүүний бидний тооцсон тоонууд гадалж байна. 7882 L төсөлдөл 40-18. За энэ тооцоолыг Excel дээр амархан хийж болдог. За тэгэхээр E баганд сая мөнгө олслуудыг дискаунтын хүчээр хамт тооцож оруулаад дараагаар нь E7 дээр томьёог нь заагаад өгнө. Тэгэл томьёог нь яаж оруулсан дээр харууллаа. Net present value E2 тааслал E3-аас E6 нэмдэг нь E1. За E1-ийг нэмж байгаа чинь 1000-аар нэмж байгаа гэсэн анхны хөрөнгө оруулалт. Дотоод өгөөжийн хэмжээ ARL. Дотоод өгөөжийн хэмжээ тодорхойлох арга. Активд оруулж байгаа хөрөнгийн хэмжээ тодорхойлох аргачлалыг ашиглан санал болгож байгаа хөрөнгө оруулалтад үнэлгээ өгөх арга. Дотоод өгөөжийн хэмжээ. Төслийн мөнгөн олсголуудын present value нь хөрөнгө оруулалтын үлдэхийн present value-д тэнцвэрийн дискаунтын хүний түвшин. Өөрөөр хэлбэл төслийн net present value тэгтээ тэнцвэрж байгаа хүний түвшин. За тэгэл дотоод өгөөжийн хэмжээ хүү гэж байгаа юм чинь хуваар өгөгддөг тоо. Түрүүний бид нар үзсэн net present value-д мөнгөн дөнгөөр өгөгддөг тоо шүү. За энэ нөхцөлийг томьёоны хэлбэрт шилжүүлбэл cash flow 0 нэмэгэн cash flow 1-ийг хуваадаг нэгдэлийнх нь ARL 1-ийн зэрэгт дараагийн нэмэгэн за юм саяхаа дээр 2 дахь мөнгө олслоос квадрат зэрэгт давна. За гэх мэт явсаар энт жилийн мөнгөн олсголыг энэ зэрэгт хуваана гэсэн үг. За энэ тэгтээ тэнцэх ёстой. За энэ томьёог хураангуулад бичих юм бол T0-оос N хүртэлх нийлбэрүүд cash flow T-ийг хуваадаг нэгдэлийнх нь ARL T-ийн зэрэгт тэгтээ тэнцүү. За энэ томьёо 11-2. За S төслийн тооцоог цаг хугацааны шулуун дээр харуулах юм бол дараах байдалтай. За дөрөв бид нар хүүг 0-1 жилийн хооронд ингэ бичижсэн бол хараа гэж. Энэ тохиолдолд бид нар ARL-ийг олох ёстой. Өөрөөр хэлбэл хүүг олно гэсэн үг. За тэгэхээр энэ мөнгөн олсголуудын өнөөгийн үнцэнүүдийн нийлбэр нь 1000-таа тэнцэх ёстой. Хүү хэд байх вэ гэсэн үг. За яагаад 1000-таа тэнцвэлж байгаа гэхээр энэ хоёрын нийлбэр чинь өнөөгийн үнцэн нь тэгтээ тэнцүү байх ёстой. За томьёонд оруулах юм бол энэ доор харууллаа. Дараах байдалтай. За энд бид нар энэ хүү болох ARL-ийг олох ёстой гэсэн санаа нь явж байгаа. Өөрөөр хэлбэл нэг үл мэдэгдэгчтэй ийм тэгшгэлт болж байна. За L төслийн хувьд дараах байдалтай бид нар
харуулах ёстой. За тэгээд түрүүнийхээс бид дээдлийн мөнгө урсгалуудаараа л ялгаатай гэсэн үг. За ALL-ийг шууд бодоход их төвөгтэй байдаг. За тэгэхээр Excel дээр болохоор энэ үзүүлэлтийг шууд олж болдог. За тэгэхээр S төслийн ALL-ийг жишээлбэл яаж олсон бэ гэхээр энэ FX дээр томьёо яаж оруулсныг харцгаая. ALL тэнцүү Y1-ээс Y5 хүртэл гэж оруулаад гаргахаар Excel шууд бодчихдог. Тэгэхээр хүү 14.49% байх ёстой гэж гарч ирж байна. S төслийн хувьд. Харин L төслийн хувьд 11.79 гарч. Хэрв L ба S нь хоёулаа бий даасан төсөл энэ хоёр төслийн капиталын үлдэх 10%. Хүлээн зөвшөөрөх хүний доод хэмжээ буюу алдагдaltaгүй байх эцэг Hurdle rate бол дотоод өгөөжийн хэмжээний аргаар тооцсон үзүүлэлтүүдийн дагуу хоёуланг нэвтрүүлж болно. Яагаад гэвэл тэдгээрийн хүлээж байгаа өгөөжийн санхүүжилтэд шаардлагатай капиталын үлдгээс илүү. Харин аль нэгийг нь сонгох төсөл бол өндөр үзүүлэлттэй S төслийг сонгож L төслөөс татгалзнаа. 11.6 Net Present Value ба ALL аргын зэрэгцүүлэлт. NPV арга нь ALL-ээс олон талаар илүү. Төслөө сонголт хийхэд зөвхөн Net Present Value аргыг хэрэглэдэг. Гэхдээ энэ нь ALL-ийг өгөөсөж байгаа зүйл огт биш. Санхүүгийн чиглэлээр тооцоо хийж байгаа менежлт энэ арга нь бага ALL үзүүлэлттэй төсөл нь ямар үед их ALL үзүүлэлттэй төслөөс давуу байх вэ гэдэг тайлбар өгдөг. Net Present Value-гийн төлөвлөл. Өнөөгийн цэвэр үн цэнийн төлөвлөл. Төслийн Net Present Value капиталын үлдэхийн хоорондын хамаарлыг харуулсан график. Төслийн өнөөгийн цэвэр үн цэн дискаунтын хүний хамаарлыг харуулсан графикын тусламжтайгаар өнөөгийн цэвэр үн цэнийг тодорхойлж төслийн өнөөгийн цэвэр үн цэнийн дүрслэл гаргана. L ба S төслийн дүрслэлийг зураг 11-ийн дээр харуулав. Net Present Value-гийн дүрслэл буюу графикийг зурхын тулд дискаунтын хөөг тэг 10-15% тохиолдлуудаар Net Present Value гаргана. Тэдгээр нь босоод тэнхлэхийн цэгүүд болно. Гарсан цэгүүдийг тэнхлэгдээр байрлуулж график зурна. Тооцоолоор гарсан үзүүлэлтүүдийг зураг 11-ийн 4-ийн доод хэсэгт хүснэгтээр харууллаа. ALL нь төслийн Net Present Value-г тэгтээ тэнцвэрлэх дискаунтын хөө. Тэгвэл хэвтээ тэнхлийг огтолж байгаа цэгүүд нь ALL буюу дотоод өгөөжийн хэмжээ болно. Тооцоогоор гарсан 4 хэвтээ тэнхлийг огтолж байгаа бас нэг цэгийг холбож төслийн Net Present Value-гийн хоёр графикийг зурна. Net Present Value-гийн графикын төслийн шинжилгээ хийж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой. Зураг 11-ийн 4 Net Present Value-гийн дүрслэл капиталын өөр үлдэхтэй S ба L төслүүдийн Net Present Value. За тэгэхээр Net Present Value-гийн үзүүлэлтүүдийг тэг 5-10-15% тооцоод энэ баруун талын хоёр баганд харууллаа Net Present Value-гийн баганд. За тэгэхээр эдгээр үзүүлэлтүүдийг ашиглаад энэ хоёр график гарч ирж байна. Энэ хоёр график чинь яваад ирэхээр хоорондоо энэ огтолцлын энэ цэгдэл энэ хоёр 7.2% дээр огтолцож байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ хоёр дээр энэ аль төсөл нь хэрэгжиж болно гэсэн үг. Яагаад гэвэл үзүүлэлтүүд нь адилхан гарна. За тэгээд хэвтээ тэнхлэг нь капиталын үлдэх байна. Босоо тэнхлэгч өнөөгийн цэвэр үн цэн байна. За тэгэхээр энэ хэвтээ тэнхлийг хоёр график нэг цэгдэл дайлж өнгөрч байна гэсэн. L төсөл 11.8% дээр S төсөл нь 15% дээр гэсэн үг. Огтолцлын хөө crossover rate за хоёр графикийн огтолцоо хэлж байгаа. Хоёр төслийн өнөөгийн үн цэний график огтолцох үеийн дискаунтын хөө энэ үед төслүүдийн Net Present Value тэнцэнэ. Капиталын үлдгээс хамааран өнөөгийн цэвэр үн цэнийг эренбэлэх нь
Зураг 11-нд дээр харуулснаар L ба S төслийн өнөөгийн цэвэр үнцийн цэний графикууд дискаунтын хүү нэмэгдэхэд буурч байна. Дискаунтын хүү бага байх үед L төслийн net present value их, харин дискаунтын хүү нь огтолцлын хүү 7.20%-аас их болох үед net present value S-ийн график net present value L-ийн дээр байрлуулснаар S төслийн өнөөгийн цэвэр үнц нь их боллоо. Эндээс дараах дүгнэлтийг хийж болно. Дискаунтын хүүний өөрчлөлтийг L төслийн net present value нь S төслөөс илүү сайн мэдэлж байна. Өөрөөр хэлбэл L төслийн мэдрэмж өндөр гэсэн үг ээ. L төслийн net present value-гийн графикын бууралтын налуу их байгаа нь KD-д гарах өөрчлөлт net present value L-д илүү хүчтэй нөлөө үзүүлж байгааг харуулна. Дискаунтын хүүний өөрчлөлийн мэдрэмж L төслийнх их нөхөн дэрлэх хугацааны мэдрэмж S төслийн хурдан байгааг хоёр төслийн мөнгөн гүйлгэн дээр харьцгаая. Инхийн тулд net present value-гийн томьёог ашиглая. За энэ байж түрүүн бид өмнө үзсэн томьёо. Нэг жилийн дараа 100 төгрөгийн present value K тэнцвэр 5% байхад 100% хаа 1.5 1-ийн зэрэгт 95.24 болж байна. Нэг жилийн дараа 100 төгрөгийн present value K 10% байхад 191 болж байна. Present value-гийн бууралтын хувь нь 95.24-аас хасдаг нь 91, хуваадаг нь 95.24. Тэгвэл 4.5% болж байна. 20 жилийн дараах 100 төгрөгийн present value 5% дээр тооцоход 37.69 болсон. 20 жилийн дараах 100 төгрөгийн present value K 10% байхад тооцох юм бол 14.86. За тэгэхээр present value-гийн бууралтын хувийг авч үзэх юм бол 60.6% боллоо. Дискаунтын хөвгт 5%-аар нэмэгдүүлэхэд нэг жилийн дараах present value-гийн өөрчлөлт 4.5% байсан бол 20 жилийн дараах present value-гийн өөрчлөлт нь 60.6%-аар буурахад хүргэлээ. Орох мөнгөн гүйлгээний дийлэнх нь эхний жилүүдэд ноолох төслийн net present value капиталын өртөг өндөр байсан ч их хэмжээгээр буурахгүй. Харин орох мөнгөн гүйлгээний дийлэнх нь олон жилийн дараа ирвэл өртөг өндөртэй капиталын эрсдэлд өртөж алдагдал хүлээнэ. Тэгэхээр ихэнх мөнгөн гүйлгээний оролцох хожуу байх L төсөл нь капиталын өртөг өндөр үед ашиггүй. Харин харилцангуй хурдан орж ирэх мөнгөн гүйлгээтэй S төсөл нь капиталын өндөр өртөгийн эрсдэлд өртөхгүй гэсэн үг. Бие даасан төслүүд. Бие даасан хоёр төслийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах тал дээр шийдвэр гаргах шалгуур нь net present value ALL-ийн үзүүлэлтүүд байдаг. NPV шалгуураар хүлээн зөвшөөрөх үзүүлэлт гарсан бол ALL шалгуураар мөн хүлээн зөвшөөрөх хариу гарна. Зураг 11-ийн дээр байгаа L төслийн графикийг эргээд харцгаая. Шалгуур үзүүлэлт болох ALL нь капиталын үлдээс бага тохиолдолд графикээр зүүн талд байрласан net present value эерэг гардаг. 11.8%-аас бага үлдэхтэй ямар ч капитал нь шалгуур үзүүлэлт болох NPV ALL-ээр L төслийн хувьд тохирно. Харин 11.8%-аас илүү үлдэхтэй капиталын төслөөс татгалзах нь зүйтэй. S төсөлтэй ижил бусад бие даасан төслийг мөн ийм аргачлалаар шинжилдэг. Төслийг ALL аргаар хүлээн зөвшөөрөх хариу гарвал net present value аргаар мөн л хүлээн зөвшөөрөх хариу гарна. Аль нэгийг нь сонгох төслүүд. Одоо S ба L төслийг аль нэгийг нь сонгох төслүүд гэж үзье. Ийм тохиолдолд энэ хоёр төслөөс зөвхөн нэгийг нь сонгож нөгөө төслөөс татгалзах ёстой. Хоёр төслийг хоёулангийн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зураг 11-ийн дээр
графикаас харахад капиталын өртөг огтлолцсон хүү 7.2%-аас их болох үед net present value S нь net present value L-ээс их болж ALL-S нь ALL-L-ээс давна. Can огтлолцсон хүү 7.2%-аас их бол хоёр аргаар хийсэн тооцооны үзүүлэлт нь хоёр төслийг хоёуланг сонгож болохыг харуулна. Харин капиталын өртөг огтлолцсон хүүнээс бага тохиолдолд L төслийн net present value аргачлалын үзүүлэлт өндөр гарах боловч ALL аргын үзүүлэлтээр S төслийн хувьд сайн гарна. Тэгэхээр капиталын өртөг огтлолцсон хүүнээс бага байх тохиолдолд энэ хоёр аргын хооронд зөрчил гарна. Net present value арга нь L төслийг илүүд үзэж байгаа бол ALL арга нь S төслийг илүүд сонгохыг зөвлөнө. Эндээс аль арга нь хамгийн зөв хариу өгөх вэ гэдэг асуулт зөв ёсоор урган гарна. Логик санааны хувьд net present value-гийн арга илүү тохиромжтой. Учир нь энэ аргын дагуу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө илүү гарна. Огтлолцлын хүүг гарах тооцоодон хэлбэр. Инхийн тулд зураг 11-ний дээр байгаа хоёр төслийн үзүүлэлтүүдийн зөрүүг жил тус бүрээр тооцно. Cash flow S-ээс хасдаг нь cash flow L. 0 нэмэх 400 нэмэх 100 хасах 100 хасах 500. Эдгээр үзүүлэлтийг санхүүгийн калкулятор эсвэл компьютерийн Excel програм дээр оруулан ALL буюу хоёр төслийн огтлолцлын хүүг болно. За дараах байдлаар оруулна гэсэн үг. Сая мөнгө урсгалуудыг B1-ээс B5 дээр оруулаад өгнө. За тэгээд B6 дээр томьёо ALL B1-ээс B5-аар оруулахад 717 гарлаа. Net present value-гийн графикийн огтлолцол net present value ба ALL-ийн хоорондын зөрчилдөөнд хоёр хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээр төслийн хэмжээний ялгаатай байдал. Энэ нь аль нэг төслийн хэмжээ бусад төслийнхээс илүү байна гэсэн үг. Хоёрт цаг хугацааны ялгаатай байдал. Энэ бол ялгаатай хоёр төслийн аль нэгнийх нь мөнгөнгүүлгээ илт орж байхад нөгөө төслийнх нь хугацааны хувьд хожуу орно. Хэмжээ ба цаг хугацааны ялгаатай байдлаас шалтгаалan жил бүр хийх хөрөнгө оруулалтын хуваалыг гаргаж хянаж үзээд төслүүдээс сонголт хийдэг. Аль нэгийг нь сонгох төслийн шалгуур үзүүлэлт бол мөнгөнгүүлгээ нь илт бий болж байна уу эсвэл арай хожуу бий болж байна уу гэдэг асуултанд анхаарал хандах хэрэгтэй. Илт бий болох мөнгөнгүүлгээний үнэлгээ нь дахин хөрөнгө оруулалтад ашиглах мөнгөнгүүлгээний хөөний хэмжээнээс хамаарна. Net present value аргын дагуу мөнгөнгүүлгээг дахин хөрөнгө оруулалтад ашиглаж болох хөөний хэмжээ бол капиталын өртөг болно. Харин ALL аргын дагуу пүүс компани нь дотоод өгөөжийн хэмжээтэйгээр дахин хөрөнгө оруулалтад хийж чадах боломжийг харуулдаг. Энэ бол дискаунтын математикийн тооцоотой холбоотой. Бодит байдал дээр хувьцаа эзэмшигчид мөнгөнгүүлгээнээс ногдол ашигын хэлбэр хувь хөлтөж болох боловч net present value аргын дагуу бүх мөнгөнгүүлгээг капиталын өртгөөр нь дахин хөрөнгө оруулалтад ашиглана. ALL аргын дагуу төслийн ALL-ээр дахин хөрөнгө оруулалт хийдэг гэж үздэг. Дахин хөрөнгө оруулалтын хөөний шийдвэрийн таамаглал. Нэгдүгээр net present value аргыг хэрэглэж байгаа тохиолдолд капиталын өртгөөр, хоёрдугаарт ALL аргыг хэрэглэж байгаа тохиолдолд дотоод өгөөжийн хэмжээгээр төслийн мөнгөн урсгалыг дахин хөрөнгө оруулалтад ашиглах тухай шийдвэрийн таамаглал гаргах явдлаа. Олон ALL төсөлд 2 буюу түүнээс дээш ALL байх тохиолдол. Хэвийн бус төслийг нэвтрүүлж байгаа тохиолдолд ALL-ыг ашиглах нь хүндрэлтэй. 1 буюу түүнээс дээш удаа бий болох мөнгөн галцууд зарлууд нь дистараалсан мөнгөн олцоодыг бий болгож байгаа тохиолдлыг хэвийн төсөл гэдэг. Төслийн хугацааны туршид эсвэл төслийн хугацааны эцэст маш их хэмжээний мөнгөн залгалгаалдаг төслийг хэвийн бус төсөл гэж нэрлэдэг. Хэвийн бус төслийг ALL аргаар үнэлэх нь маш хүндрэлтэй. Учир нь олон ALL-ийн асуудал гарч ирнэ.
Хэвийн бус төслийн ALL-ийг томьёо 11.2-ыг ашиглан тооцно. T0-аас энэ үйлдэлийг summa cash flow T хуваалгын нэтэмх нь ALL-T зэрэг тэнцвэрийг. Энэ томьёог ашиглан нэгээс дээш ALL-ийн үнэлгээ буюу олон ALL-ийг тооцох боломжтой. Томьёо 11.2 нь хугацаанаас хамааран төлөв тэнцэх олон хариутай байна. Хөрөн оруулалтыг хэвийн үзүүл зөвхөн нэг ALL-ийн үнэлгээ гарна. Жишээлбэл хэвийн мөнгөн гүйлгээтэй тохиолдолд төслийн ихэн зөвхөн нэг л удаа цэвэр мөнгөн залдал гарна. Өөрөөр хэлбэл сөрөг мөнгөн гүйлгээ нь ганц удаа л эерэг тэмдэгтэй мөнгөн гүйлгээнд шилжих учраас цорын ганц ALL гэсэн шийдвэртэй. Төслийг нэвтрүүлж байхын явцад жил дараалан гарч чадаагүй 2 удаагийн цэвэр мөнгөн залдал нь 3 ALL гэсэн шийдвэртэй. Энэ асуудлыг тодорхой болгох үүднээс дараах жишээнд анхаарлаа хандуулцгаая. Компани шинэ уурхай ашиглахын тулд 1.6 сая төгрөгийн зардал гаргалаа. Ийм төсөл. Уурхай ашиглалтанд орсноор эхний жилийн эцэст 10 сая төгрөгийн эерэг мөнгөн гүйлгээ бий болсон. Хоёр дахь жилийн эцэст уурхайг хааж газрыг нь хуучин байдлаар нь сэргээхийн тулд 10 сая төгрөг зарцуулсан. Төслийн хүлээгдэж байгаа мөнгөн гүйлгээний тооцоог дараах байдлаар гүйцэтгэнэ. Хүлээгдэж байгаа цэвэр мөнгөн гүйлгээ 0 тэг жилд 1.6 сая, нэг дахь жилийн эцэст нэмэх 10 сая, хоёр дахь жилийн эцэст хасах 10 сая. Эдгээр үнэлгээ томьёо 11.2-д орлуулж ALL-ыг олж болно. За томьёонд орлуулах юм бол дараах байдалтай. Хасах 1.6 саяыг хуваадаг нэтэмх нь ALL T-ийн зэрэгт дараагийнх нь 10 саяыг хуваадаг нь нийтлэлийнх нь ALL 1-ийн зэрэгт эсвэл нь хасах 10 саяыг хуваадаг нь нийтлэлийнх нь ALL квадрат зэрэгт тэгтэй тэнцвэр. За энэ тооцоог Excel дээр хийвэл дараах байдлаар өгөгдлүүдийг оруулж болно. Тэгэл B1-ээс B3 дээр мөнгө урсгалуудаа орлоо. B4 дээр томьёогоо бичнэ. Тэгэхээр 25% гарлаа. За тэгэхээр зураг 11.5 дээр ийм төслийн net present value-гийн графикийг зурж харууллаа. Босоод инхлээр net present value хэвтээд инхлээр капиталыг өртдөг. За тэгэхээр яг бүх байж болох хувилбаруудыг тоодоод үзэх юм бол энэ томьёо ч өөрөө квадрат ихшгэл болсон. Тэгэхээр квадрат ихшгэл 2 хариутай байдаг. За тэгэхээр эхний тохиолдолд ALL-ийг нь 25%-тай төрийн Excel дээр бодсон хариу гарч ирж байна. Дараагийн нэг тохиолдол нь ALL 400% дээр 2 газар капиталын өртгийн энэ тэнхлэгийг дайлж өнгөрч байна. Дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар мир төслийн үйлдвэрийн net present value-ын түүний эцсийн үнэлгээтэй тэнцэх дискаунтын хөө. Эцсийн үнэлгээ компани капиталын үйлдвэрээр компаундд тооцсон мөнгөн урсгал бүрийн future value-г нь хэлбэрээр илэрхийлдэг. Мэрийг дараах томьёо ашиглан бодно. За present value өртгөхөд тэнцүү present value эцсийн үнэлгээ. За тэр өнөө задлаад бичих юм бол за тэр T0-аас n хүртэлх summa COF-T-г хуваадаг нийтлэлийнх нь KT энэ зэрэгт тэнцүү summa T0-аас n хүртэл KT нийтлэлийнх нь K n-ээс хасах T зэрэгт хуваадаг нийтлэлийнх нь мир n. За энэ дахиад дараах байдлаар мөн бичиж болно. Present value өртгөхөд тэнцүү TV-г хуваадаг нийтлэлийнх нь мир n зэрэг. За энэ томьёо 11.3. За энд тэр COF нь гарах мөнгөн гүйлгээ буюу төслийн капиталын өртөг. За энэ хасах тэмдэгтэй байна. Галж байгаа учраас. За дараа нь
KIF орох мөнгөн гүйлгээ бүлийн төслийн капиталын орлого эерэг тэмдэгтэй. Present value өртгөд хөрөнгө оруулалтын бүх зардлыг капиталын өртгөөр өнөөгийн үнцэнд шилжүүлсэн үзүүлэлт. ТВ томьёоны баруун талын хөлтөлд байгаа энэ үзүүлэлт нь төслийн хугацаанд олж ирэх бүх мөнгөн гүйлгээний ирээдүйн цэний нийлбэр. Өөрөөр хэлбэл олж ирэх бүх мөнгөн гүйлгээг капиталын өртгөөр дахин хөрөнгө оруулалтад ашигласан гэж үзсэн үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг эцсийн үнэлгээ гэж тэмдэглэдэг. ТВ буюу эцсийн үнэлгээ нь олж ирэх бүх мөнгөн гүйлгээг дахин хөрөнгө оруулалтанд ашиглаад олох бүх орлогуудын ирээдүйн цэний нийлбэр буюу эцсийн үнэлгээ болно. За мэл ТВ-г present value өртгүүдтэй тэнцвэрлэх дискаунтын хүний хэмжээ. Тэгштгэлийн зүүн талд нь капиталын өртгөөр дискаунт олсон хөрөнгө оруулалтын зарлалын өнөөгийн үнцнийг харуулж байна. Баруун талын хөлтөлд мөнгөний олцсон ирээдүйн үнцнийг харуулсан. Гэхдээ тэдгээр нь капиталын өртгөөр дахин хөрөнгө оруулалтад ашигласан мөнгөн гүйлгээний олцоод юм. Орох бүх мөнгөн гүйлгээний ирээдүйн үнцний нийлбэрийг эцсийн үнэлгээ ТВ terminal value гэнэ. Эцсийн үнэлгээний өнөөгийн үнцний хөрөнгө оруулалтын зарлалын өнөөгийн үнцтэй тэнцвүүлж байгаад дискаунтын хөөг дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар мил гэнэ. Хөрөнгө оруулалтын бүх зарлал нь Т0 байх үед гарч үйл ажиллагааны эхний ойролцоо нь Т-1 байх үед орж байвал зураг 14-ийн 1 дээр харуулсан S ба L төслүүдийн зурагтай нийцнэ. Энэ тохиолдолд дараах томьёог ашиглана. Өртөг тэнцүү ТВ-г хуваадаг мэдээллийн хүн мэрийн зэрэгт тэнцүү Т0-оос N хүртэлх сумма KIF-T үйлчлэг мэдээллийн хүн K N-ээс хасах нь T зэрэгт хуваадаг мэдээллийн хүн мэр N-ийн зэрэгт 11-ийн 3-ын B томьёо. S төслийн тооцоол цаг хугацааны шулуун дээр харуулах юм бол дараах байдалтай. За тэр мөнгө олсод байс эхлээд ирээдүйн үнцэнд бодсон. За жишээлбэл 500-аас 10%-аар ирээдүйн үнцэнд бодгоор 665, 50, 400-484, 300-аас 330 гарлаа. Дөрөвдүгээр жилээс болохоор чинь жилийн 100-аас бол дөрөвдүгээр жил тооцоо хийж бас энэ тоош хэврүүлнэ гэсэн үг. За эдгээрийн нийлбэр нь эцсийн үнэлгээ terminal value болдог 1579 50 гарлаа. За тэгэхээр энэ тоог тэр эхний жил гарсан хасах мянгатаа тэнцвүүлэх ёстой. Гэхдээ сөрөг тэмдэгтэйгээр. За энэ үед ямар тохиолдолд энэ тэнцвэх гэх юм бол мэр буюу хүн 12.1% байхад тэнцсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө net present value тэгтээ тэнцэх нөхцөл бүрдэх ёстой. За L төслийн хувьд энэ тооцоо хийхээр мэр нь 1133% гарлаа. S ба L төслүүдийн мэрүүдийг Excel дээр дараах байдлаар олж болно. За мөнгөн урсгалуудаа зоогоод өчгсөн байж байгаа. B1-ээс B5-ын хооронд. За тэгчээд капиталын өртөг 10% байсан. Капиталын өртөг 10%-аар ирээдүйн үнцийг бодож байгаа учраас 10%-ыг 2 дахин оруулж өгнө гэсэн үг. За тэгчээд B8 дээр мэр S төслийн хувьд 12.11% гарлаа. За томьёог нь мэрийн томьёог яаж оруулдгийг энэ дээр улаанаар энэ дугуйлаад харуулсан байна. 12.11% боллоо. L төслийн хувьд 11.33%. За энэ хоёр үзүүлэлтийн аль өндөр байгаатай төслийг сонгодог. За тэгэхээр манай тохиолдолд S төслийнх илүү байна гэсэн үг. Энэ тооцоонд анхны хөрөнгө оруулалтын хэмжээ болох 1000 төгрөгийг хасах тэмдэгтээ оруулж өгөх шаардлагатай.
хасах тэмдэг нь эдийн засгийн утгаараа галж байгаа зардал гэдгийг харуулна. B8-д гарсан S төслийн 12.11%, L төслийн 11.33% гэсэн үзүүлэлтүүд нь дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар буюу МИР юм. Дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар нь байнга хэрэглэж илсэн уламжлалт дотоод өгөөжийн хэмжээний тооцооноос олон давуу талтай. ARR аргаар дахин хөрөн оруулалтад ашиглах бүх мөнгөн гүйлгээний хөөг төслийн ARR-тэй тэнцүү гэж үздэг бол МИР аргаар бүх мөнгөн гүйлгээг капиталын үйлчлэгээр дахин хөрөн оруулалтад ашиглана гэж үздэг. Дахин хөрөн оруулалтыг капиталын үйлчлэгээр хийн гэдэг нь зөв шийдэл бөгөөд МИР нь төслийн гүйцэтгэлийн биелэх магадлалыг үнэн бодит байдалд нийцүүлж байгаа хамгийн зөв үзүүлэлт. 11.8 Капиталын төсвөлтийн шийдвэр гаргах аргачлалуудын талаарх дүгнэлт. Энэ бүлэгт капиталын төсвөлтийн шийдвэр гаргах 5 аргачлалыг авч үзлээ. Аргачлал тус бүрдэл тэдгээрийн давуу болон сул талыг ихэнх пүс компаниуд ихэнхдээ Net Present Value аргыг хэрэглэдэг тухай төлөвлөсөн. Үүнээс гадна капиталын төсвөлтийн шийдвэр шинжилгээ хийхэд компьютерийг яаж ашигладаг тухай тодорхой харууллаа. Тухайлбал нөхөн төлбөр, дискаунт тооцсон нөхөн төлбөр, өнөөгийн цэвэр үнцэн, дотоод өгөөжийн хэмжээ, дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар зэргийг тодорхой жишээндэл тооцсон. Америк нэгдсэн улсын шилдэг компаниуд болох IBM, General Electric, General Motors нь төсөлд үнэлгээ өгч хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах шийдвэр гаргахдаа бүх 5 аргаар тооцоо хийдэг. Яагаад гэвэл арга бүрээр гарсан үзүүлэлт нь хэрэгтэй бусдаас ялгах давхар мэдээллийг агуулж өгдөг. Нөхөн төлбөр ба дискаунт тооцсон нөхөн төлбөр нь төслийн риск ба хөрөх чадрын талаар мэдээлэл өгдөг. Нөхөн төлбөрийн хугацаа удаан байна гэдэг нь нэгдүгээр хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгө удаан хугацаагаар төвжигдэх ба тухайн төслийн хөрөх чадвар тааруу. Хоёрдугаар төслийн мөнгөн гүйлгээний урьдчилсан таамаглал нь ирээдүйн урт хугацааг хамрах бөгөөд рискийн магадлал өндөр гэдгийг харуулна. Үүний нэг тод жишээ нь бонд үнэлгээ хийх үйл ажиллагаа юм. Өнөөгийн цэвэр үнцний арга нь хувь нийлүүлэгчдэд очих ашигын хэмжээ шууд мөнгөн дөнгөөр илэрхийлдгээрээ онцлогтой. Тэгэхээр өнөөгийн цэвэр үнцний арга нь ашигт ажиллагааг хэмжих чухал үзүүлэлт юм. Дотоод өгөөжийн хэмжээ нь төслийн аюулгүй байдлын хязгаарыг харуулдгаараа Net Present Value-гаас ялгагдана. Хоёр төсөлдөө жишээлэн авч үзье. S төслийн T0 хугацаанд дах өртөг 10,000 төгрөг. 1 жилийн дараа хүлээгдэж байгаа өгөөж 16,500 төгрөг. L төслийн өртөг 100,000 төгрөг. 1 жилийн дараа хүлээгдэж байгаа өгөөж 115,500 төгрөг. Капиталын өртөг 10% байх үед хоёр төслийн Net Present Value хоёулаа 1000 төгрөг гарна. За нэг яаж тооцдог Excel дээр харууллаа. B1-ээс B3-т тооцоонд орох үзүүлэлтүүдийг оруулсан. B4 дээр Net Present Value-г S ба L төсөлтөөр тооцоо гаргасан. За энэ дээр анхны өртөг орох мөнгө болслууд нь хэмжээний хувьд ялгаатай байгааг харж байна. S төслийн мөнгөн гүйлгээний олцоонд тооцоолжгүй 16,500 төгрөгөөс бага 40% байсан ч компани 10,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа нөхөж чадна. Харин L төслийн олцсон таамаглаж буй 115,500 төгрөгөөс бага дөнгөж 14% бол хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй. Ямар нэгэн мөнгөн гүйлгээний олц гарахгүй тохиолдолд S төслийг хэрэгжүүлж байгаа компани 10,000 төгрөг алдах бол L төсөл хэрэгжүүлж байгаа компани 100,000 төгрөг алдана. 11.9 Post Audit. Post Audit хэрэгжүүлж байгаа капиталын төслийн
таамагласан үзүүлэлтийг бодит үзүүлэлттэй гүйцэтгэлтэй зэрэгцүүлэн хянах үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл үежилсэн хугацаат шалгалт. Капиталын төсвөлтийн үйл ажиллагааны энэ нэг чухал хэсэг нь пост аудит байдаг. Үүнд нэгдүгээр төслийн зохион байгуулагчдын таамаглалыг бодит үр дүнтэй зэрэгцүүлэх, хоёрт гарсан зөрүү ялгааг тайлбарлаж үнэлгээ өгөх зэрэг. Жишээ нь компани төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 6 сарын дараа сар бүр мэдээлэл өгч байхыг түүний хэрэгжүүлэлтийг үүсэж байгаа хэлтсээс шаардна. Төслийн үр дүнгууд нь таамагласан үзүүлэлтэд нийцэж байгаа тохиолдолд мэдээллийг улирлаар өгч болно. Пост аудитын хоёр үндсэн зорилго нь нэгдүгээрт таамаглалтыг боловсронгуй болгох. Шийдвэр гаргагч нь төслийн үзүүлэлтээ гүйцэтгэлтэй зэрэгцүүлэх явцад төсөл хэл зэрэг боловсронгуй болсон гэрэгт үнэлгээ өгөх шаардлага хандлага бий болдог. Тодорхой бус санамсаргүй үзүүлэлтүүдийг эргэн дүүнэж тэдгээрийг дахин гаргахгүй байх. Шаардлагатай үед таамаглал хийх, шинэ аргачлалуудыг нэвтрүүлэх, ажиллагчид гүйцэтгэж байгаа ажлаа улам сайн хийхийг уриалсан хөшүүрэг ашиглах зэргийг дүүлдэж болно. Хоёрт нь үйл ажиллагааг боловсронгуй болгох. Аливаа бизнесийн үйл ажиллагааг хүн явуулдаг. Гэхдээ зарим хүмүүс бүх чадварынхаа боломжоор ажиллаж байхад зарим нь тэгдэггүй, хариуцлагагүй хойроо хандах тохиолдол гардаг. Ажлын хэсэг хөрөн оруулалтын төлөвлөгөө таамаглал боловсруулсан тохиолдолд тухайн хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа гишүүн бүрийн үйл ажиллагаа нэр хүнд түн шингэсэн байдаг. Хэрэв зардал нь тооцоолсноос илүү гарвал борлуулалтын хэмжээ хүлээж байгаа түвшинд хүрэхгүй эсвэл олох ашиг бугалж болох юм. Гэхдээ үйлдвэрлэл, маркетинг зэрэг бусад хэлцэн үйл ажиллагааг сайжруулах замаар таамаглалтаар дэвшүүлсэн үр дүнд хүрч болно. IBM-ийн гүйцэтгэлийн албаныхан дараах урайг баримтлах туфтаа. Эрдэмтэн судлаачид зөв шийдвэр гаргахад анхаарлаа хандуул санаа зовдог. Бизнесийн зөв шийдвэрийг сайн биелүүлэхэд анхаарлаа хандуул санаа зовдог. Пост аудит гэдэг нь амархан хялбар явуулдаг үйл ажиллагаа биш. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүсч болох тохиолдлуудын заримыг нь авч үзвэл нэгдүгээрт таамаглаж байгаа мөнгөн гүйлгээ бүрэн тодорхой бус байдлын элемент. Аз турших тултай удирдлагын үйл ажиллагааны ихэнх нь сансандаа хөлж чаддгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэхдээ капиталын зарцуулалтын тооцооллыг хийсэн мэргэжилтнүүд дээрх нөхцөлийг заавал тусгаж тооцоонд оруулна. Хоёрдугаар удирдлагаас огт хамаарахгүйгээр санамсаргүй нөхцөл байдал үүснээс шалтгаалan таамаглаж байснаас өөр үр дүн гарч болно. Жишээ нь 1990-92 онд бий болсон эрэлзээс нь олон төсөлд цэрэг нөлөө үзүүлсэн. 3. Том системийг хамаарсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнг салгаж дүгнэхэд хүндрэлтэй. Харин тусгаалan авсан объектыг хэрэгжүүлж байгаа төслийн орлого зарлагын тооцоо хийхэд хялбар байдаг. Компьютерийн шинэ сүлжээний систем нэвтрүүлснээр гарч болох зарлалын хэмнэлтийг хэмжиж тоон үзүүлэлтээр харуулахад хэцүү. 4. Төслийн ойрын зорилтыг хэрэгжүүлэх хэсэгт ажиллаж байсан хүн урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хэсэг рүү шилжсэн байлаагүй. Энэ үед ойрын зорилт амжилттай хэрэгжсэн бол шагнал урамшуулдаг, амжилт муу байсан бол хариуцлага шийдэхлийг хуучин удирдлага хүлээх үү эсвэл шинэ удирдлага хүлээх үү гэдгийг шууд тогтооход хэцүү. Нарийн хянуур ажиллагаа шаардлагаасаа болоод зарим компаниуд пост аудитын ач холбогдол дутуу үнэлэх явдал элбэг бий. Гэхдээ хувийн компани, улсын компани аль альных нь хувьд пост аудит буюу гүйцэтгэлийг хянах үйл ажиллагаанд ач холбогдол өгдөг газруудын компанийн засаглал, удирдлагын болон үйл ажиллагааны зохион байгуулалт илүү сайн, үр ашиг нь ч өндөр байдаг гэдгийг онцлон тэмдэглэе. Тэгэхээр капиталын төсвөлтийн системийн салшгүй хэсэг нь пост аудит байдаг гэдгийг орхигдуулж болохгүй.
Анхаарал тавьсанд баярлалаа.